дуурхай болд юм уу? Би юу ингээд юм ингээ хэлхээ болд юм уу гэд бараг л уйлж байгаа нэг бичлэг оруулсан байлээ. Ерөөсөө л түшгийг энэ номоо өөрөө бичээгүй ChatGPT-гээр бичүүлчихсэн. Монгол Цэцбагийнхантай бас улс төртэй холбоотой сэдв байгаа. Тэмүүлэн одоо өөрийнхөө найз охин болох өгөөмөрт автомашин бэлэглээгүй гэдэг мэдээлэл байлээ. Дараагийн ярих зүйл маань ерөнхийсээ тасан оюун эрдэнэ болон түүний хүүтэй холбоотой мэдээлэл байгаа. Хаад мань ингээ боддоо одоо жишээлбэл ингээ Монголын ингээ дөрвөн гишүүнтэй хамтлан ингээ гадагшаа тэг ингээ аялын тоглолт хийгээд тэгсэн чинь тухайн улсынх нь хамтлаг дуучид ингээд яг хоёртой давхсан зураг ингээ оруулаад нөгөө хоёр ингээд байхгүй тийм зураг оруулчвал та нарт ямар санагдах вэ? Сайн уу манайхаа бүгдээрээ цоо шинхэн бичлэгээр уулзж байна. За тэгээ та дээр маань сонин сайхан юу байна? За надаар гэх юм бол яг сүүлийн хэд өдөр маш завгүй өдрүүд болж өнгөрлөө. За тэгээд би бас бичлэгнүүдийнхаа сэтгэлүүдийг бүгдийг нь уншдаг гэсэн чинь намайг хүлээж үздэг хөөрхөн хүмүүстэй болцсон байлээ. Тэгээд та нартаа маш их баярлалаа. За уг нь бол би ингээд ойрхон бичлэгнүүдэд оруулъя гэж боддог хгүй юу. Ядаж 7 хоногт 2 бичлэг оруулъя гэж бодсон ч гэсэн цаг хугацааны үдээрээ амжихгүй байгаад байгаа. Бас яг би ингээд юун дээр удаад байгаа юм бэ гэдгээ өөртөө ингээд дүгнэлт хийгээд харлаа. За тэгсэн чинь яг 2 том шалтгаан байгаа юм билээ л дээ надад. За эхнийх нь болохоор би ингээд шууд ингээд ярьж чаддгүй. Ярих бүх юмаа ингээд Word дээр бичээд тэрийг ингээд уншиж харж агаад ярьдаг хгүй юу. Тэгэхгүй болохоор ингээд шууд ярьж чаддгүй бас зарим ярих чамнуудаа мартаад идэг. За тэнгууд яг тэр бичгтэр ингэж нэлээд цаг авд юм бэлээ. Хоёрдугаарт нь болохоор монтаж хийхдээ бас нэлээд цагийг авд юм бэлээ. Одоо жишээлбэл би ингээд нэг бүх юмаа биччихэд ярьж байгаа штэ тий. Тэнгууд дараа нь нөгөө их сурвалжуудаас ингэж зураг, видеот нь оруулах га тэр идэгээ хайж нэлээд худаад за бас одоо маш урт ингээд яриа хийж байгаа штэ. Тэр болгоныгоо өөрөө сонсоод хасаад гэд яг тэр одоо процесс дээр нэлээд цаг аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бичлэг маань удаан байгаад байгаа. Гэхдээ цаашдаа яг яаж ингэж хурдан оруулах уу гэдэг тал дээрээ илүү анхаарнаж удаж байгаа. Тэгээд юу ч намайг үздэг сонсдог та нартаа маш их баярлалаа. Хэдүүлээ үндсэн бичлэг рүү орохоос өмнө жижигхэн реклам гэх юм уу нэг тийм жижигхэн амталгаа хийж үзье. Гэхдээ энэ газар бол спонсор бол биш. Тэгээд яг саяхан миний Instagram руу холбогдоод ингээд өөрлөнд бүтээгдэхүүн явуулах гэсэн юм стори оруулаад өгч болох уу гэд холбогдсон. Тэгэхээр би окей болно гэдгсэн чинь бүр яг тэр өдрөө ингээд амар хөөрхөн хүргээд өгсөн заяа. Тэгээд надад маш их таалагдсан юм болохоор одоо нэг хүүхдүүдийн тархлаа дэмжих нүг жэли байдаг шүү дээ. Ийм гоё чихэр шиг мөртлөө тархлаа дэмждэг тийм бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Яг тийм бүтээгдэхүүнтэй юм билээ. Тэгээд хамгийн хөөрхөн нь надад бүр маш олныг явуулсан байгаа байхгүй юу? Яг стори оруулаад өгч гэсэн мөртлөө бүр ингээд 5 шиг ийм гоё бүтээгдэхүүнүүдийг явуулсан. Тэгээд та нартаа харуулъя. Би бүр яг ингээд бичлэг дээр оруулна гэж бодоод одоо хүртэл ингээд задлж үзээгүй байгаа заяа. Тэгээ одоо хэдүүлээ энийг задлаад хамт амсаж үзцгээе. Эхнийх нь болохоор ийм нэг бүтээгдэхүүн байна. Дараагийнх нь болохоор Aloe-Tech гэдэг ийм байна. За энэ уртаа одоо харагдахгүй юм тэгээ заах. За энэ болохоор бас яг хүүхдүүд уудаг яг тэр нүуний жели гэдэг нэг юм бэлээ. Энийг одоо өдөрт нэгийг ууснаар тухайн өдрөө авах одоо тэр ногооныхоо хэрэгцээг бүгдийг яг эндээс авчна гэж байгаа хгүй. Тэгэхээр гоё байгааз. Тэг гоё хамттай байх гэж би бодож ин ерөөсөө ингэ задлаагүй. Одоо хэдүүлээ хамт задлаад хамсаж үзнэ. Бас ийм байна. Бас ийм төрөлтэй байна. За хэдүүлээ алийг задлж үзэх үү. Тэгэд энэ айгүй царайлаг байгаа. Зөвхөн мөнд ингэ бэлгэн төгсөн ч гэсэн бүр ингэ амар хөөрхөн царайлаг байгаа. Тэгэд ийм их гоё бүтээгдэхүүний над руу ингэ явуулсан байлээ. Тэгэд маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ яг ийм лаг ийм лацтайгаа байд юм лээ. Тэгээд артаа би сая л харлаа л да. Артаа Монгол тайлбартай минь манайхаа. Тэгэхээр шууд монголоор уншаад яаж хэрэглэх яах ихээ бүгдийг эндээсээ авч болох юм байна гэсэн үг. Би нэг бол гоё амттай ах гэж бодож ин ерөөсөө урд нөөж байгаагүй. Энэ манайхаа яг л миний бодсон шиг гоё амттай байна. Тэгээд хүүхдүүд ч гэсэн уухад үнэхээр юм урамтай гэх юм уу те. Яг тэгж чихэр идэж байгаа юм шиг мөртлөө яг ингээд аах устай шимтжээлээ авчиж байгаа, тархлаа дэмжиж байгаа гэх мэтчлэн маш олон давуу талтай байна. За тэгээд би энэ талдаа Instagram-ыг оруулчихъя. Таад маань яг ямарыг алийг сонирхож байна те. Instagram руу чат бичиж агаад аваарай. Одоо хэдүүлээ гол сэдв рүүгээ оръё. За хамгийн их ярих сэдв болохоор Tiara хамтлагтай холбоотой байгаа. За сая 9 сарын 12-нд Tiara хамтлаг маань Монголд ирж тоглолтоо хийсэн. За үүнтэй холбоотой маш их ховжив хил амбал гарсан байгаа. Таад маань ч гэсэн харсан байх гэж бодож байна. За хэдүүлээ яг энэ сэдвийн талаар ингээд эхнээс нь яриад явъя.
За хамгийн эхлээд яг Tiara хамтлаг маань онгоцны буудал дээр ирээд яг тэр хаалгаар ингэж гарч ирэх мөчт бол манай Монгол загвар өмсгч нар маш гоёор ингэж угтаж авсан байлээ. Бүгдээрээ юм улаан өнгийн дээл энэ төр өмсцөнтэй маш сүрлэг харагдчихсэн. Ялангуяа одоо яг манай Монголын загвар өмсгч нар ямар өндөр илээ. Тэгэл нөгөөд нэг илээ орж ирэнгүүтээ бүр гэл бүр ингэж гайхаж байгаа нь бол харагддаг. Энэс хойшоо тус тоглолтод нэлээд одоо сөрөг сэтгэлүүдийг л авсан байгаа. За яг яагаад вэ гэх юм бол хүмүүс ингээд анханасаа Tiara хамтлаг ингээд ирээд бүтэн бүрэн хэмжээний том тоглолт хийх гэж байгаа юм шиг ойлголтыг бол өгсөн бэлээ. За тэгээд яг энэ тоглолтыг болохоор Mon Entertainment гэдэг газар ингээд зохион байгуулсан байгаа байхгүй юу. Тэгээд яг урд нь пост оруулахдаа Mon Entertainment болон одоо нэг Urban Talk-ийн пэйж дээр ингэж хамт ийм тоглолтын пост бол орж исэн. За тэр постн дээр болохоор Tiara хамтлаг ингээд 90 минутын турш ийм одоо гайхалтай үзүүлбэрийг үзүүлнэ гэдэг постыг бол оруулж исэн юм билээ. Тэнгүүд яг үзэгчдийн хүлээлт нь Tiara хамтлаг ингээд гарч ирээл ингээд бүтэн бүрэн хэмжээний тоглолт үзүүлнэ гэдэг хүлээлттэй байсан чинь яг үндэ тоглолт тийм байгаагүй. Монгол артистууд нэлээх гарч ирж дуулаа л дээ. За тэгээд яг тэр үзсэн хүмүүсийн сэтгэлийг ингээд унших юм бол Wandebo хамтлаг 10 дуу дуулсан гэх мэтчлэн хүмүүс бол битсэн байлээ. Тэгээд яг тоглолтын гол эзэн буюу Tiara хамтлаг маань өөрсдөө 6 дуу дуулаад буучгасан гэсэн. Ингээд тус тоглолтын энгийн тикет нь болохоор яг 150 мянган төгрөгөөр худалдаалагдсан юм билээ. VIP нь болохоор 800 мянга байсан санагдаж байна. За тэгээд хүмүүсийн нэлээх ууралж бухимдаад байгаа юм болохоор одоо ингээд мэдээлэл буруу өглөө. За Монгол артистууд ямар ихийн Wandebo хүртэл ингээд 10 дуу дууллаа гэх мэтчлэн бол нэлээх ууралсан бэлээ. За бас Tiara-гийн 6хан дуу сонсох гэж 150 мянган төгрөг төлөөгүй шүү гэлтэй нэлээх ингэж ууралж байгаа л харагдсан. За үүний хажуугаар мөн одоо ингээд Tiara чинь яалтчгүй дэлхийн том хамтлаг штэ. За тэгээд хүмүүс дэлхийн ингээд том хамтлагтэй 150 мянган төгрөгөөр ингэж их орондоо үзнэ гэдэг чинь бол үнэхээр их юм. Хэдий ингээд баг дуусан ч гэсэн би л ингээд Tiara ингэж одоо амьдаар нь боддоор ингэж үзнэ бол баяртай байна гэдэг хүмүүс ч бас ер нь бол харагдчихсэн. Тэгээд яг энэ Tiara-гийн тоглолтыг яг ерөнхий ингээд маркетингийг нь хийсэн одоо энэ идэвхжүүлэлтийг нь хийсэн баг болохоор яг учрлын баг юм бэлээ. Бидний баг нь тэгээд зүйлүүд нэлээд олон тоглолтуудын маркетингийг ол хийж байгаа харагдаад байгаа. За яг миний мэдж байгаа хамгийн том жишээ гэх юм бол Дууч Ариунагийн тоглолтын маркетингийг бол хийжсэн. Тэгээд Ариунагийн тоглолтын дээр ч тэртээ ингээд хүмүүс учрал руу бас нэлээд дайрсан байсан шүү дээ. Одоо ингээд маш олон хүн байж тээ энэ хүнийхээ ингээд зохицуултыг хийдэг хүмүүс энэ төр гэл дайрсан мөлий. Яг үндэ учрлын энэ багийнхан чинь маркетингийг нь буюу хүмүүст ингээд таниулах, хүмүүсийг ингээд татах юм хийж байгаа болохоос биш. Яг тэр ерөнхий одоо зохион байгуулалт одоо хэдэн хүн орохын ч гэдэг юм уу те тэр болгоныг өөр хүмүүс ингээд хийж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ тоглолтоос хамаарат бас хүмүүс учрал руу бас нэлээд дайрсан мөлий. Тэгээд учрал өөрийнхөө Facebook дээр ч гэсэн нэгэн постыг оруулсан байсан. Ерөнхий ингээд зохион байгуулагчдаас тийм биднэрт одоо дутууд үлмэг мэдээлэл өгсөн үү? Яг иймэрхүү юм ингээд болчлоо. Бид нар ч гэсэн буруу ойлголттой байсан. Тэгээд хүмүүсээс манайх руу нэлээд их дайрж гинэ гэдэг постыг бас оруулсан байсан. Бидний яг маркетинг талаас нь нэлээд гайгүй төвчүүлэлт хийсэн болов уу гэж бол би харсан байхгүй юу? Нэлээд олон инфлюенсерүүдтэй хүртэл хамтарсан байсан. За үүнд нь болохоор яг миний одоо хайртай дуртай ютубер Ануутай хамтарсан байсан. Бас миний дуртай хөтлөгч Уянгаатай хамтарсан байсан, жүжигчин Үжинтэй хамтарсан байсан. Нөгөө Моши гэдэг нэг юм хөгжилтэй бичлэгүүд оруулаад байдаг пэйж хөтэлдэг хоёр байдаг шүү дээ. Тэр хоёртой хамтарсан байлээ. За тэнгуүтээ нүг одтой бүжиглэгийн шоуны одоо шилдэг оролцогч гэх юм уу? Бүжигчин Халиуна болон түүний багийнхантай хамтарсан байсан. За бүр улсын арслан цолтой бүх одоо Батмагнатай хүртэл хамтраад ингээд бичлэг юм ингээд оруулан явсан байгаа хгүй юу. За тэгээд яг тэр ерөнхий зохион байгуулагчаас нь буруу мэдээлэл өгсөн юм уу яасан ер нь бол нэг энэ процесс бол ингээд болсон. Тэгээд яг гол ЗБ гэх юм уу одоо яг Tiara хамтлагийн Монгол авчираад ингээд тоглолтын хийлгсэн баг хамт олон байгаа шүү дээ тий. Яг тэр хэдийн мэдээлэл ч юм уу тайлбар хийх юм болов уу гэж бодсон чинь 9 сарын 14-нд талархал гэдэг нэг пост бол оруулсан билээ. За үүн дээр болохоор ирж үзсэн үзэгчдэд баярлаа. Цаг агаарын байдал жаахан тийм хүн байлаа. За тэгэнгүүтээ энэ бол ингээд бидний анх удаа ингэж ЗБ хийсэн юм тоглолт юм аа гэд. Тэгээ цаашдаа ерөнхийдөө анхаарна гэдэг утгатай постыг бол оруулсан мөлий. За түүнээсээ
гадна одоо юу гэдэг нь тэр яг ингээд 6 дуу дуулахаар ингээд ирсэн маач гэдэг юм уу те яг дааснасаа болоод өөр дуу ингээд дуулж чадаагүй маач гэдэг юм уу ямар нэгэн тим тайлбар бол байгаагүй. Тэгэд хүмүүсийн яриад байгаагаар болохоор яг 6 дууны грэтэ ирсэн болов үн хөлсийг ингээд төлж чадаагүй болов гэж хүмүүс нэг хэсэг нь яриад байлээ. Бас нөгөөс нь болохоор дараад ингээд дахиж дуулаагүй гэж бас хүмүүс яриад илээ. Миний бодлоор бас яг энэ Tiara-гийн тоглолт нөгөө Big Bang-ийн Tiana тоглолттой адилхан санагдаад байгаа байхгүй юу? Бас хүмүүс ингээл нэлийн ингээл хүлээлт үүсгэлтэй хүмүүс ингээл Tiana гарч ирнэстэй гоё юм байна гэж бодсон чинь бас гарч ирээд нөх олон дуу дуулаагүй буучсан. Тэгээ тэн дээр ч гэсэн хүмүүс ингээл хил ам хийгээдсэн штэ. Яг тэр үйл явдал дахиад тавтагцсан юм шиг бол санагдаад байгаа. Тэгээд хүмүүс үүн дээр нь юу гэж ярьж байгаа вэ гэхэлэр яг тэр Tiana-г авчирсан баг хамтлан энэ удаа дахиад нэрээ өөрчлөөд ингээд Tiara авчирсан юм шүү гэдэг ховж бас явж илээ манайхаа. Гэхдээ энэ бол яг үнэн бол биш. Зөвхөн хүмүүсийн ярьж байгаа ховж буюу цуурхал гэдгийг та хэд манаас ойлгоорой. Түрүүн ярьсанчлан хүмүүсээс цаг агаарын байдал дээр нэлээд шүмжлэлтэй хандсан. Яагаад ингээл энэ тоглолтоо 100 хийж болтгүй юм те. Ингээл заавал намрын сэрүү орсон үед ингээл хийхин Монголын нам орч угаасаа л юм хүүтэн штэ гэл нэлээд ингээл шүмжлэлтэй хандаал. Тэгээд яг тэр хамтлаг дуучдын хувьд гэх юм бол ингээл яг дуулаад ингээд бүжгэлж явах үед бол нэг даарахгүй байж болно штэ. Гэтэл яг зарим дуугаа яалтчгүй ингээд суугаад дуулж байгаа байхгүй юу. Тэр үед бол үнэхээр даарсан байх гэж бол харсан. Бас үүнээс гадна нэг шүн нэг хөлөө гэмтээсэн байсан гэд яг ингээд сайн хөдөлж чадахгүй байсан штэ. Тэгэхээр мэдээж хэрэг бас даарсан байх гэж бодоод байгаа. Тэгээд хүмүүс үүн дээр ч гэсэн ингээд нэлээд шүүмжлэлтэй бол хандж илээ. Тоглолтыг зохион байгуулсан газар өөрсдийнхөө Facebook комментиг бол хаасан мөлий. Яалтч өнгөл маш олон хүмүүсээс дайралт аваад байсан байх гэж бодож байна. Тэгээд хүмүүс тэр постууд дээр наангри дараал хаахаа дараал дургуцлээ бол илэрхийлж исэн. Tiara-гийн тоглолттой холбоотой дараагийн ховж юу гэх юм бол гала хамтлагтай холбогдсон байгаа. За энэ гала хамтлагийн маань Tiara-гийн хамт 6 ахуулсан байлээ. За тэгээд тэр зураг нь бол бас нэлээд ингэж хүмүүст яриулсан, ховж болсон байгаа. За үүн дээр яасан бэ гэх юм бол яг Tiara чинь 4 гишүүн байгаа шүү дээ тий. Тэгээд яг 2-2-ороо 2 цагтан зогсоод гала хамтлагийн 2 маань яг голон зогсож байгаа нэг тийм зураг бол сошиал дээр бол нэлээд их явсан. За тэгэл хүмүүс энэ хоёр одоо ингээл гол дүрм шиг голон зогслоо энэ төр гэл тий. Ямар юм сонин мэдрэмжгүй юм бэ гэл хүмүүс нэлээд их ярьсан байлээ. Бас зарим нь болохоор ингээл хадам ээж шиг харагдаж гэж бицэн хүмүүс ч байсан. Нөгөө талаасаа гала хамтлагийнхан мань ингээд яг гол дүр шиг энэ Tiara-гийн нэг юм арын бүжгэлдэг охид шиг харагдаж байна гэсэн комментуудаас явж исэн. Бас яг гала хамтлагийнхны хувцсыг бас шүүмжилсэн комментууд нэлээд харагдчихсан. Тэгээд яалтчгүй энэ одоо үйл явдал нэлээд их яригдсан учраас гала хамтлагийн дуучин Ану одоо өөрийнхөө тэр пэйж дээр нэг бичлэгийг бол оруулсан байгаа байхгүй юу? Гала хамтлаг ингээл анханасаа л ягаан өнгөөр гарч ирж исэн. Цаашдаа ч гэсэн ягаан өнгийг өмсөн. Тэгээд бид нар ингээд тоглолт болгон нэрээ зориулаад ингээд нэг хувцс ингээд тусдаа ингээд дизайныг бүр гаргуулад бүр ингээд хийлэгдэг гэд нэг тийм бичлэгийг бол оруулсан байлээ. За тэгэхээр тэрэн дээр хүмүүс ингээд баах юм ингээд бичээл бол орж ирсэн харагдсан. Тэгээд бас хүмүүсийн нэлээд их дургууг нь хүргэсэн зүйл юу гэх юм бол яг тэр гала хамтлагийн дуучин Ану өөрийнхөө тэр пэйж дээрээ яг ингээд Tiara хамтлагтай хамт авахсан зураг л оруулсан байгаа хгүй. Гэтэ хамгийн муухай нь одоо Tiara хамтлагч ингээд 4 гишүүнтэй байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь яг 2-тай л авахсан зураг оруулчихсан байсан. Энэ нь бол мэдээж маш олон хүмүүс таалагдаагүй. Тэгэл маш олон хүмүүс ингээд комментас ингээд биччихлээ. За тэгсэн чинь Ану болохоор ивлээ байсан зураг нь линээс юм а гэдэг тайлбарыг бол өөрөө өгсөн байсан. Тэгсэн чинь яг тэд нар ингээд зургуулаа авахсан зураг нь ингээд сошиалс нэлээд тарсан байгаа шүү дээ тий. Тэгэл хүмүүс ингээд зургуулаа авахсан зураг нь ингээд байж исэн штэ гэл нэлээд ингээд шүүмжлээд бас битсэн байлээ. Тэгээ та хэд мань ингээд боддоо одоо жишээлбэл ингээд Монголын ингээд 4 гишүүнтэй хамтлаг ингээд гадагшаа тий ингээд аялан тоглолт хийгээд тэгсэн чинь тухайн улсынх нь хамтлаг дуучид ингээд яг 2-тай авахсан зураг ингээд оруулаад нөгөө 2 нь ингээд байхгүй тийм зураг оруулчвал та нарт ямар санагдах вэ? Зүгээр ингээд бодохоор амар муухай гац тий. Одоо жишээлбэл яг Tiara хамтлагийн гишүүд ч гэсэндээ тий одоо ингээд яг гала хамтлагийн дуучдын тэр пэйжийг ингээд хараад ингээд хоёр нь байхгүй зургийг харуул ингээл тэр хэдэд ч гэсэн муухай санагдах байх гэж бодоод байгаа. Тэгээд яг тэр оруулсан зургийнх нь тэр хоёр гишүүн нь болохоор яг монголчуудын хувьд нөгөө хоёроосоо арай илүү ингэж хүмүүст танигдсан хоёр гишүүн байгаа хгүй юу? Одоо яг дэлхийн хэмжээнд ч гэдэг юм уу те яг бусад улс орны хувьд ямар гэдэг мэдгүй нүүцэн Монгол улсын хувьд болохоор яг тэр зураг авахсан хоёр нь болохоор илүү танигдсан. Яагаад гэвэл яг хэдэн жилийн өмнө нэг Dream High гэл гарч исэн шүү дээ тий. Тэгэд яг тэр хоёр гишүүн болохоор яг Dream High 1 2 дээр ингээд яг ээлжилж тоглосон хоёр гишүүн байгаа хгүй юу. Тэгэл яг тэр хоёртай авахсан зураг ингээд оруулсан байсан. За тэгэхэд би л харахтаа тэрийг гэд нэг жоохон тэгж бол харсан байгаа. Tiara хамтлагийн тоглолттой холбоотой сүүлийн ховж юу гэх юм бол Tiara хамтлаг ингээд дуулаад дуусныхан дараа нэг дуучин гарч ирж дуулсан юм билээ. За яг тэр дууныхан жанрыг яг
сайн хэлж мэдгүй байна. Тэрийг одоо опера гэдэг үлээ үгүй лүү. За яг тэрийг мэддэг хүмүүс нь комент хэсэгт бичээд өгөөрэй. За тэгээд яг гарч ирээд бол дууссан мөлий. За тэгсэн чинь хүмүүс түүнийг болохоор энэ Tiara-гийн хараас энэ одоо юу вэ гэл нэг юм бичлэг бол явж исэн. Тэр бичлэг нь бол маш олон хүмүүст хүрээд вайрал болсон байгаа. За тэгээд үүнээр бол нэлээд шүүмжлэл дагуулсан. Мэдээч хэрэг хүмүүстэй ингээл Tiara-гийн араас нь одоо яг юу вэ гэж бодож байгаа хүмүүс байна. Зарим нь болохоор маш чадaltaй хоолойтой дуучин штэ энэ төр гэл те. Бас яг энэ дуучны ингээд юуг нь хоолойг энэ тоглолтын дээр сонсно гэдэг бол маш юм одоо талархууштай зөвлөл энэ төр гэл яг тиймэрхүү байдлаар бас ингээл хоёр хуваагдал хүмүүс бол битсэн байлээ. Tiara хамтлагтай холбоотой ховжиг бол нэг иймэрхүү байна. Тэгээд яалцчгүй нь бол нөгөө зохион байгуулагч багийн лалтай юм болоо гэж хараад байгаа. Яг хин яаж гарч ирэх юм гэдгээ ингээд урьдчилаад хэлээд те хүмүүстэй ингээд тодорхой мэдээлэл өгсөн бол ийм юм болохгүй байсан байх гэж бодож байна. За тэгээд энэ нэлээд хэсэг ингээд хүмүүст ингээд шуугуулсан хил ам болсон сэдв бол байсан. За тэгээд та эдээс маань яг энэ тоглолтыг үтсэн хүн байгаа юу? Яг ямар хөө болсон бэ? Гоё эсэн үү? Эсвэл үнэхээр тийм жоохон сонирн байсан уу? За тэрийгээ та хэд маань комент хэсэгт бичээрэй. Tiara-гийн тоглолт болсны маргааш буюу 9 сарын 13-нд Улаанбаатар хотод автомашин өдрийг бол зарласан байдаг. Тэгсэн чинь яг тэр өдөр маш их хэмжээний бороо орсны улмаас тэр автомашин өдөр болох өдөрлөгөө бол зохион байгуулахаа болоод буцаад авч замыг бол нээсэн юм билээ. За энэ нас хүмүүс нэлээд шүүмжлэг бол дагуулсан байгаа. Тэгэд хүмүүс ингээд цаг агаараа өрчилсөн мэдээ гэж байдаг штэ. Тэр мэрийг хараад ингээд өдөрлөгөө хийдэг юм уу, зохион байгуулдаг юм уу гэлтэй нэлээд ингэж яригадаад нэг юм жижигхэн тийм ховж өвний бас сэдв бас болсон байгаа. Ингээд хэдүүлээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв болохоор бас л нэлээд хэд хоногийн өмнө буюу 9 сарын ихээр бол яригдчихсэн. Тэгээд уул нь энэ хэд тэр ингээд бичлэг хийнэ гэж бодоод яваадсэн чинь ингээд амжихгүй байсаар хагаад одоо ингээд нөхөд хийгээд байгаа шүү манайхаа. Тэгэд альваа сэдв юмыг хараагүй, үзээгүй, сонсоогүй хүмүүс угаасаа байдаг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ тэр хүмүүстэй зориулаад хийж гинэ гэдээ ойлгочих болно. За энэ болохоор яг нэг Непалд болсон залуучуудын бослого чагсаалтай холбоотой сэдв байгаа. Яагаад ингэж Монголын ховж ив ярьдаг байж Непалыгаас яриад байгаа юм болоо гэж бодож ивэл за Непалийн жишээ ингээд яг манай улсын жишээтэй нэлээд адилхан байна гэж хүмүүс яриад за бас яг энэ жишээ нь Монголын сошиал дээр бол нэлээд ингэж гарч ирсэн байгаа. Яг сайхан Непалд бүр маш том үйл явдал боллоо штэ. Непалийн залуучууд төрийн төрлөخت байдаг. Одоо хүмүүстэй бол маш том тийм арга хэмжээг бол авсан байлээ. За энэ нь болохоор яг юунаас болсон юм бэ гэх юм бол одоо энэ Непалийн төрийн төрлөخت байдаг. Одоо хүмүүсийн гэр бүлийн зураг бол задарсан байлээ. За тэрнээр нь болохоор одоо яг тухайн гэр бүлийн одоо эдэлж хэрглэж байгаа юмс те маш үнэтэй юм тансаг зэрэглэлийн юмнууд байсныг гаргаж ирсэн билээ. За яг тэр эхнэрийнх нь одоо барьж байгаа цүнх за тэгэл яг тэр хүүхдийн зүүж байгаа цагч гэдэг юм уу те ингээд арт иргэд нь маш хэцүү байдалтай байгаад идэг. Гэтэл төрийн өндөрлөгт байгаа хүмүүсийн хэрэглээ нь бүр ингээд дийлдэшгүй байгаад байнгут яг залуучууд нь уурлаад яг энэ талаар ингээд дугаарч эхэлсэн билээ. За тэгсэн чинь хамгийн амар нь болохоор шууд энэ хэдийн тэр сошиал сүлжээг нь бол хаачихсан гэсэн. Тэгсэн чинь залуучууд үүнийг нь одоо ингээд хүлээн авч чадахгүй одоо тийм том чагсаал бослогыг бол гаргасан байгаа байхгүй юу. Тэгэд энэ бослогодоо болохоор нэг улс төрчийнхөө гэрийн шатаасан байсан. За тэнгуүдээ тэр сангийн сайд гэсэн баха те. Тэр хүний болохоор бүр ингээд шалдан гудамжинд зодж исэн. За тэнгуүдээ нөгөө нэг төрийн өндөрлөгт байсан хүмүүс нь арт иргэдээс айгаад бүр ингээд нисдэг тэр рүү өөрсдөө бүр ингээд үсрээд бүр ингээд нисэж байгаа тэр рүү өөрсдөө бүр өсөрч сууж байгаа тийм дүр зураг бол харагдсан. Тэгэхээр бүр ингээд маш том юм одоо уур хилэнч гэдэг юм уу те маш том юм бослого чагсаал бол болсон байгаа. Тэгээд яг залуучууд нь дугаарч эхлээд өөрсдийнхөө дуу хоолойгоо илэрхийлээд нэг тийм том үйл явдал бол болсон. Нэгэнд манай Монголын сошиал болох одоо Facebook дээр юу гэж яриад авъя гэхэлэр хүмүүс бид хэд одоо ингэ дугаарч эхлэх нь удахгүй шүү. Бид бүгд ингэ Непалд нь удахгүй шүү гэж бол хүмүүс нэлээд ярьж илээ. За тэгээд Непал болон Монгол улс нэлээд олон зүйлээр бол ингэ адилхан гэж бол гарч ирээд байгаа юм байна л да. За үүнд нь яг юу байгаа вэ гэхлээр олон улсын авилгалын индексийг гаргаж ирдэг юм сайт гэдэм байна. За тэр сайтн дээр 180 улс байгаагаас Непал болохоор авилгалын индексээрээ 107-д орсон байдаг бол Монгол 114-т буюу бүр ингэ авилгалаараа Непалаас ингэ дээгүүр
ордог юм байна л да. За тэгээд үүнээсээ гадна болохоор энэ агаарын бохирдол те чанаргүй агаар гэдгээрээ ингээд адилхан байдаг юм байна. За тэнгуүтээ залуучуудын ажил эрхлэлт бүр ингээд маш хэцүүлсэн гинэ. Ингээд ажилгууд л маш ихсээд залуучуудын нь 30% ингээд ажилгүй тэр төвшөнд ингээд оцсон гэж байгаа байхгүй. Залуучуудын ажил олоход ч гэсэн үнэхээр хэцүү байдаг гинэ. Тийм болохоор яг гадагшаага маш их ингээд явж ажилдаг. Тэгээд яг буцаад их орондоо ирээд ажиллах хүсэл нь ингээд байхгүй болчдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг Монголтой адилхан бооз яг Монголд тийм ингээд маш олон хүмүүс ингээд гадагшаа яваад идэв штэ. Би бас яг энэ судалгааг нэг харъя гэж бодоод байгаа. Уул ингээд статистикийн хорооноос харсан л та. Тэгтээ одоогоор би ингээд жоохон ойлгохгүй байгаа байхгүй юу. Яг ингээд жилд ингээд хэдэн залуучууд гадагшаа явж ийн. Яг хэдэн ингээд буцаж ирж ийн гэдэг тоо мэдээллийг хараад бас та нартай хүргэх хийсэн гэж бодоод байгаа. Тэгээд удахгүй энэ тоонуудаа нэг ойлгодог болох байхаа. Тэгтээ мэрэгжлийн хүнээс асуухгүй бол бас ингээд жоохон хэцүү юм билээ. Би уул ингээд харж хайлт гэж зөндөө үтсэн. Тэгээд өөрөө одоогоор бол ойлгохгүй байгаа. Тэгээд яг авилгалын индекс гэж ярьсан шүү дээ тий. Тэр авилгалаар ингээд нэлээд дээгүүр ордог улс орнууд нь болохоор дийлэнх нь Африкийн улс орнууд бол байдгийн билээ. Бас нэг сонирхолтой юм болохоор манай хөрш буюу одоо яг Оросын холбооны улс маань авилгалын индексээр 154-т буюу бүр ингээд Монголоос дээгүүр бас ордгийн билээ. За тэгээд энэ Непалтай холбоотой ингээд юмнууд нэлээд хэрэгдаад бас ингээд хүмүүс хэний Непалд марын тэл улс төрчийн Непалд марын тэрийг комент үлдээ энэ төр гэлтэй тиймэрхүү постууд бол бас маш их явж илээ. Тэгээд нэг хэсэг яг энэ Непалийн одоо энэ зүйл манай Монголын сошиалэр бол нэлээд хэрэгцсэн байгаа. Непал улсын яг энэ чагсаал бослого дээр те хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс нь болохоор Жинзи үеийнхэн гэж байгаа байхгүй юу. Тэгэл хүмүүс ингээд яриа л те бидний муулаад байдаг Жинзи нар чинь одоо ингээд дуурч чаддсан юм байна те өөрөөхөө ингээд хүсэж байгаа зүйлээ хэлж чаддсан юм байна. Хүсгүй байгаагаар хэлж чаддсан юм байна. Дуу хоолойгоо өргөж чаддсан юм байна. Тэмцэж чаддсан юм байна гэл бүр ингээд маш их юм ингээд яригдчихсэн. Бас яг сайхан нүг Монгол улсад ингээд ерхийсээ дасанг огцруулах чагсаал болсон штэ. Тэгэл хүмүүсийн яриад байгаагаар болохоор Монголд ч гэсэн ингээд Жинзигээр удирдуулсан одоо тэр анхны чагсаал бол ингэж болсон гэл иймэрхүү байдлаар бол нэлээх ингэж яригдсан. За бас яг ингээд Непал болон Монгол улс бол нэлээд адилхан ойролцоо гэж бол хүмүүс яриад байгаа. Дараагийн ярих зүйл маань ерөнхийсээ дасан оюун эрдэнэ болон түүний хүүтэй холбоотой мэдээлэл байгаа. За ингээд яг сая тэгэл огцруулах чагсаал нэтрээ бөө юм болол ингээд асуудлаа өгсөн шүү дээ тий. Тэгсэн чинь одоо буцаад яг энэ хэдийн асуудал ингээд буцаж ингээд сошиал дээр ингээд яригдаж гарч ирээд байгаа. За тэнгуут яг сая 9 сарын 11-нд Зүгийн цэг хэмээн дээр орсон нэг юм пост одоо мэдээлэл байгаа хгүй юу. За үүн дээр нь болохоор авилгалтай тэмцэх газраас ингэж гаргасан одоо дүгнэлт гэх юм уу. Тэрийг нь одоо яг энэ сайтн дээр бол бичсэн билээ. За үүн дээр нь болохоор тэмүүлэн одоо ингээд найз охинтойгоо одоо ингээд хамт нисдэг тэрээр зочцсон гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэр асуудал нь ингээд шалгахад Hera Entertainment Group хийхээ уран сайхны олон ангит киноны логистик зураг авалтын объектыг судлах ажлын хүрээнд одоо энэ тэмүүлэн найз охинтойгоо тэгж нисдэг тэрээр явсан гэдэг дүгнэлтийг бол гаргасан юм байна. Дараагийн мэдээлэл нь болохоор яг тус сайт дээр яг тус өдөр орсон бас нэг мэдээлэл байгаа хгүй юу. За үүн дээр нь болохоор тэмүүлэн одоо өөрийнхөө найз охин болох өгөөмөрт автомашин бэлэглээгүй гэдэг мэдээлэл байлээ. Өгөөмөрийн тэр машиныг нь болохоор яг түүний төрсэн аав нь хүнээс авлагатай байгаад яг энэ авлагынхаа одоо оронд ингээд авсан ингээд автомашин байсан юм аа. Тэгээд тэр машин өөрөө эвдрэлтэй байсан болохоор ингээд буцаасан гэдэг тийм одоо мэдээллийг бол оруулсан байлээ. За тэгсэн чинь хүмүүс болохоор үүн дээр ингээл хаахаа дараал те ер нь бол нэг их итгэхгүй баа нь бол харагдчихсэн. Тэгээ та хэд маш их яг тэр мэдээлэл рүү ороод комментиг нь хараарай. Тэгээд хүмүүс болохоор энэ олон ингээд сарын дараа те бодож ингэж гаргаж ирсэн зүйл нь энэ юм биш үү гэл. За тэгэл ер нь бол нэлээд тийм сөрөг сэтгэлдлүүд бол харагдчихсэн. Үүнээс гадна гал NG гэдэг нэртэй нэг хүн байгаа хгүй юу. За тэрээр 9 сарын 13-нд буюу яг Зүгийн цэг хэмээний тэр мэдээлэлүүд орсны ингээд 2 өдрийн дараа гэсэн үг шүү дээ тий. Тэрээр яг ингээд гарч ирэл оюун эрднийг одоо ингээд буцаагаад ерөнхий сайдд ингээд томилох ёстой гэдэг постыг бол оруулсан байсан. За тэр постн дээр болохоор яг сая дурдсан нэг авилгалтай тэмцэх газраас ингэж гаргасан дүгнэлт гэсэн шүү дээ. Яг тэр болгоно ингээд бичээлтэй ийм учиртай юм байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүл ингэж оюун эрднийг буцаагаад ингээд ерөнхий сайд ингээд болгох хэрэгтэй гэдэг утгатай постыг бол оруулсан билээ. За тэгээд энэ постноос маш олон хүмүүст бол хүрсэн байгаа. Яг одоогоор болохоор 5,000-аад реакшн бол авсан билээ. Тэгэхээр нэлээд олон хүмүүст бол хүрсэн гэдэг нь бол харагдсан. За үүнээс гадна доорх комментуудын нэг харангуут яг нэг
хаахаа дараалтай ингээд эсэргүүцэж байгаа хүмүүс байна. Тэгэнгүүтээ яг зөв штэ оюурд ингээд буцаад ерөнхийсэд болох хэвээр оюурд нэгэ дэмжнэ гэсэн хүмүүс ч бас харагдчихлээ. Тэгэл яг иймэрхүү комментуудад ингээд итгэх айгүй хэцүү болсон те. Яг жинхнээсээ хүмүүс бичээд байгаа мó эсвэл ингээд троллууд ажилуулад бичүүлээд байгаа мó гэдэг нь ялгахтаа байжсан. Ялангуяа сүүлүүд ингээд нөгөө AI ингээд хөгжөөд ирэнгүүт хүмүүс ингээд янз бүрийн зураг гаргуулад байгаа штэ. Тэгээ яаж л AI чинь бүр яг бодит хүний зураг юм уу? Эсвэл үнэхээр ингээд янзлсан юм уу гэдэг нь мэддэхээ байжсан. Тэгэл яг юм профайл энэ төр зэрэг ингээд тавиал яг хин нь юу вэ гэдэг ялгахад айгүй хэцүү болоод байгаа. Тэгээд тэр тролл багийнхан гэдэг бол бас айгүй айхтар ажилладаг гэж байгаа хгүй. Тэд нар чинь ингээд миний сонссноор тэр болохоор яг нөгөө би өмнөх бичлэг дээр ариун заяа гэдээ ярьжсэн шүү дээ. Ариун заяагийн нэг ярьсныг сонссон. Тэсэн чинь тэр тролл багийнхан чинь ингээд сарын 2 саяар зүгээр л ингээд линкд ингээд комент өчөөд сууж идэг гэж бол хэлсэн байлээ. Яг үнэн үү худлаа юу мэдэхгүй байна. Гэхдээ үсэн тэгж бол ярьсан шүү манайхаа. Тэгээ та хэд маань яг энэ оюун эрдний энэ зүйл дээр яг юу гэж бодож байна? Дараагийн ярих зүйл маань Монгол Цэс багийнхантай бас улс төртэй холбоотой сэдв байгаа. За 9 сарын 18-нд ICC гэмээр дээр ундрам гишүүн яг 2 минут гарын нэг юм бичлэг цацагдсан байгаа байхгүй юу. За тэр бичлэг дээр болохоор ингээд яг монголцынхныг яриад за тэгэнгүүтээ ер нь ингээд Монголц багийн гишүүд чинь ингээд өөрсдийнхөө дур сонирхлоороо тэмцээнд ороод өөрсдийнхөө хүсэл сонирхлоороо ингээд тоглоод явж байгаа хүмүүсээ гэхдээ ингээд улс орныхоо нэрийг дэлхийн өндөр тавцан дээр гаргаж байгаа нь бол саашаалтай гэхдээ энэ хүмүүс заавал тэгж татвар төлөгчдийн мөнгнөөс ингэж авах те татвар төлөгчдийн мөнгнөөс ийм санхүүжилт авах юм албагүй штэ гэдэг утгатай яриаг өгсөн бэлээ. Яг энэ татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах хэвээр ингэ зөндөө юм хэрэгцээтэй зүйлүүд байна. Хүүхдүүдийн одоо сургууль соёл байна, нэмлэгийн үйл ажиллагаа байна гэх мэтчлэн тэгэл ярьсан байгаа байхгүй. Өөрсдөө хүсэл сонирхлоороо энэ спортыг сонгоод олон улсад хүсэл сонирхлоороо очиж тоглоод тэгээ амжилт гаргаад шагналаад тэр олон улсын байгууллагаас авч байгаа хүмүүсийг бол үнэхээр их талархалтай хүлээж авч байгаа. Гэхдээ татвар төлөгчийн өмнөөс заавал одоо хууль журам байхгүй бол өгөх албан бол байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар хүчээр чи явж тэнд очиж тоглол гэж хэлдэггүй. Энэ татвар төлөгчийн мөнгийг нэгдүгээрт бид нар дараа үеийн хүүхдүүдэд эмнэлэгт үзүүлэх, сургууль сургах, аюулгүй байдлыг хангах гэж зөндөө олон ирэмбэлсэн ажил байгаа шүү. Энийг манай одоо энэ залуу тамирчид маань энэ олон хүмүүсийг манлайлж үлгэр жишээ үзүүлж байгаа хүмүүсийн хувьд өөрсдөө одоо бас нэлээ ухамсарлж ойлгож улс орныхоо эрх ашигыг бодоосоо гэж хүсэж байна. Одоо жишээлбэл гадны бас энэ том мундаг тамирчид бол эргээд нийгэмдээ өгөөд туслаад хүүхдүүдийн эмнэлэг дээр очиод тоног төхөөрөмж авч өгөөд улсаасаа юм нэхэд идэг тамирчин одоо гадаад улсад бас цөөхөн шүү гэж хэлмээр байна. Энэ видеонд цитат удаагүй байсан чинь Монголын яг өөрсдийнх нь албан ёсны пэйж дээр нэгэн мэдээлэл маягийн пост орсон байгаа байхгүй юу. За үүнд нь болохоор нэгт бид нар татвар төлөгчдийн мөнөөс нэг ч төгрөг авахгүй. Хоёрт манай ингээд арын албанд ямар ч улс төрт одоо ингэ нөлөө бүхий хүн ажиллахгүй. Гуравт бид нар ямар нэгэн холбоонд ингээд харьяалагддаггүй, цаашдаа бас харьяалагдахгүй гэдэг утгатай нэг тийм постыг бол оруулсан билээ. Гэтэл 9 сарын 14-нд Допоци гэмээр дээр танилц Монголын нэрийг барьж төсвийн мөнгө завшигчд гэсэн бүр ийм том гарчигтай нийтлэл орсон байгаа хгүй юу. За яг тэгээд тус сайт дээр болохоор энэ талаар судалж үзэхэд нэр бүхий хүмүүс Монгол багийн нэрийг барьж татвар төлөгчдийн мөнөөс хумсалжээ гэдэг бүр ингээд тод томруунаар буюу бүр улаан өнгөөр ингээд бичээд оруулсан байлээ. За үүнд нь болохоор тодруулбал Монголын электронник спортын холбоо гэх төрийн бас байгууллага бий. Тус байгууллага нь 2025 оны 4-р сарын 7-ны өдөр биеийн тамир спортын хороотой үндэсний шгшээ багийг Олимпийн электронник спортын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулжээ. Гэрээнд дэлхийн аврах шалгаруулах тэмцээний цугларалт 10-р сарын 1-ээс 14-ний хооронд болох ба үүнд нь 40 сая төгрөг. Дэлхийн электронник спортын наадмын цугларалт 12-р сарын 3-наас 13-ны хооронд болох үүнд 20 сая төгрөгийг улсын төсөөс санхүүжүүлнэ хэмээн тусгасан байна. Үндсэндээ нийт 60 сая төгрөгийг улсын төсөөс гаргуулах гэрээ байгуулсан байна. Мөн нэг тасгалжуулагч 6 тамирчинтай ажиллана. Тиймээс тасгалжуулагчид 1 сая 500 мянган төгрөг, тамирчин тус бүрт 1 сая 200 мянган төгрөгийг цалин олохоор заасан байна. Тэгээд үргэлжлээд заяа манайхаа Монголын электронник спортын холбоонд томчууд бий
гэдэг бас нэг юм улаан өнгийн гарчиг байгаа хгүй. За тэгээд үүнд нь болохоор Монголын электронник спортын хорооны удирдах зөвлөлийн гишүүдийг харвал тун сонирхолтой хүмүүс байдаг юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр дуучин Уугагийн нөхөр Эрдэнэчулан ажилладаг. Удирдах зөвлөлт нь соёлын сайд асан улсын хурлын гишүүн Номингийн нөхөр Бат Эрдэнэ, улсын их хурлын гишүүн асан Эрчэст Монгол компани захирал Амар Түвшин, НИТХ-ийн төлөөлөгч Инх Жаргалан болон Батбаяр, Гантулга, Май сайхан нар ажиллаж байна. Үндсэндээ ундрам Монгол багийнхан ч худлаа хэлээгүй. Харин улс орныхоо нэрийг өндөр сүргэж яваа залуусын нэрийг барьж цаасан дээр компани байгуулан төсвийн мөнгийг завшдаг бүлэг хүмүүс байгаа юм. Дээр дурдсан баримт бол ердөөл ганц л жишээ. Үүнээс өмнө уг залуучуудын нэрийг барьж хин хідэн төгрөг улсаас авсан нь тодорхойгүй байна гэдэг одоо энэ зүйл ингээд добууцгийн юмэн дээр бол орчихсон байгаа байхгүй юу. За тэгээд ингээд бодохоор бүр амар гоод те. Тэгээ цаашдаа бас яг юу болох юм байгаа хэдүүлээ бас харчлаа. Тэгээд яг энэ одоо мэдээлэл төр буюу энэ нийтлэлийн доор яг тэр гэрээнийх нь ингээд сканерцаа хувилбарыг ингээд гарын үсэгтэй, таних тэмдэгтэй ингээд бүгд ингээд оруулчихсан бэлээ. За үүнээр бас нэг юм болоод байгаа заяа. Яг энэ мөнгөө авсан юм уу, аваагүй юм уу мэдгүй. Хамгийн гол нь яг энэ хугацаа нь ингээд болоог байгаа байхгүй юу? Одоо ингээд 40 сая төгрөг, 20 сая төгрөг гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд эхнийх нь 10 сараас эхэлнэ, хоёр дахь нь 12 сараас эхэлнэ гэж байгааз. Тэгэхээр энэ мөнгө авсан юм уу, яасан бүү мэд. Тэгэд үгүй нэг юм болоод байгаа. Бас яг ундрам гишүүнтэй холбоотой нэлээд ингээд дата байгаа зүйл гэх юм бол одоо энэ 3-3 сагсан бөмбөгийн эмгтэй баг за тэнгүүдээ монголчийнх нь ингээд дэлхийд таниулах үе шаттай юм ажил хийнэ гэдэг нэг тийм пост бол явж исэн. За мөн одоо спортын багууд хамгийн өндөр одоо залуучууд өндөр үйлчлэж байгаа ихтгэл найдвар өгч байгаа энэ багууд хичсэн энэ хүмүүсийг одоо зөвлөх хүчтэй бодлохоор бидэнд олон түмэнд бас одоо илүү ханиулт зурчлах, дэлхийн зурчлах ажлуудыг илүү шийдэх хийж бодож байгаа. Хүмүүс үүнийг нь болохоор угаасаа ингээд дэлхийн хэмжээний ингээд баг ингээд болчихсон, дэлхийд айл уушаа ингээд гараад ирчихсэн хүмүүсийг юу одоо ингээд таниулах юм яриад байгаа юм бэ гэд нэлээд шүүмжлэлтэй бас хандж илээ. Монголцтой холбоотой ярих сүүлийн мэдээлэл гэх юм бол энэ хэд маань богино хэмжээний нэг юм эсэний уралдаан бас зарсан байлээ. За энэ болохоор бүх насныхан оролцох боломжтой. Гэтэ тавигдах шаардлага нь болохоор монгол бичгээр бичих юм билээ. Тэгэхээр бас үнэхээр гоё байгааз ингээд монгол хэл бичгээ ингээд сэргээхийн тулд те эсээ бичлэгийн уралдаан зарсан байлээ. За одоо бас ингээд яг хайруудаа шалгаруулад шагналуудаа бас ингээд өгөөд явж байгаа юм билээ. Тэгээд яг тэр байрт шалгарсан хүмүүсийн бичгийг харангуут те бүр ямар гоё бичгтэй юм бэ те. Компьютероор ч юм ингээд бичүүлчихсэн юм шиг харагдчихлээ. Бүр үнэхээр гоё бичгтэй тийм хүмүүсээс орсон байсан. За бас ингээд нийгмийнхээ хүрээнд те ийм гоё ас үйл ажиллагаа хийж байгаа нь үнэхээр ингээд талархууштай, саашаалтай санагдсан. За дараагийн ярих мэдээлэл маань нэлээд ийм сайн эерэг мэдээлэл байгаа. За энэ нь болохоор 9 сарын 20-нд буюу өнгөрсөн амралтын өдөр 10,000 залуус заяа. Ингээд сайн дураараа оролцоод ингэж Улаанбаатар хотоо гэх юм уу яг туул гол орчим ингэж цэвэрлэгээ хийсэн байлээ. За тэгээд яг иймэрхүү мэдээлэл хаагаараа ч ингэж зөрчтэй те. Тэгээд юуцсан ингэж 10,000 залуус ингэ сайн дураараа цуглаад бол цэвэрлэгээ хийсэн байсан. За энэ үйл ажиллагаа нь болохоор энэ жил яг 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За тэгээд яг энэ удаа болохоор 220-оос 255 тонн хог хаягдлыг ингээд нийлүүлээд цуглуулад бол хайсан гэдэг юм эерэг мэдээлэл бол явж исэн. За тэгээд энэ үйл ажиллагаанд оролцсон залуучуудад болохоор англи хэл дээрх бас юм батламжийг бас ингэж өгсөн юм байлээ. За тэгээд одоо ингээд харахаар энэ залуучууд ч өөрсдөө бол хизээч одоо хог гадал хаяхгүй шүү дээ тий. Тэгэл ингээд гэр бүлийнхэн найз нөхөд гэл ойр тойрныхонд ингээд хүргээд явчихна гэхээр үнэхээр юм гоё мэдээ байгаад. Тэгэл яг тэр цэвэрлж байгаа зураг бичлэгийг харангууд үнэхээр зохион байгуулалттай мундаг ингэж хийсэн байлээ. Тэг энэ хэдэж ингэ зохион байгуулах арга хэмжээг гээл нэлээд том нүсэр юм болно шүү дээ. Тэгэд яг 30-аад хүн үүнийг ингэ зохион байгуулад ингэ чиглүүлэг өгж бол ажилласан гэсэн. Тэгэл яг 10,000 залуучууд тэгээ бүр сайн дураараа гэхээр бүр үнэхээр бахарахгүй байхын аргагүй мэдээлэл байгаад. Дараагийн ярих сэдэв маань болохоор Мөнх хот дуурхүү өмчтэй холбоотой сэдэв байгаа. За яг миний сүүлд ингэж ярьсан бичлэгээс хоошоо энэ хоёрын хооронд яг юу болсон бэ гэх юм бол дуурхүү өмч бол өөрийнхөө пэйждээ нэг бичлэг бол оруулсан байсан. За тэр бичлэг дээр болохоор яг NMN-ийн хэрэглэгч гэдэг нэг юм 50-аас дээш насны нэг ихчтэй ярилцаа сууж байгаа бичлэг байгаа байхгүй юу. За тэрэн дээр нь яг тэр ихч нь одоо ингээл NMN-ийн талаар гадуур нэлийн сүрэг ярианууд гарч ийна. Гэтэ би одоо хүртэл ингээд хэрэгэлдэг, өөр ингээд хэрэглээд ямар нэгэн тийм сүрэг юм мэдрээгүй хүний хувьд ингэж дуу хоолойгоо өргөх нь зөв юм болов уу гэж бодоод
ингээд ирээд ярилцж байна гэдэг байдлаар тэр бичлэгээ бол оруулсан байлээ. Гин бичлэг нь болохоор 9 сарын 8-нд орсон байгаа байхгүй юу? Гэтэ үүнээсээ гадна одоо мөнх хот руу чиглэсэн ч гэдэг юм уу, эсвэл энэмэнэ ийм тийм гэд тайлбарсан бичлэг бол оруулаагүй байсан. Харин мөнх хотын хувьд гэх юм бол яг л нөгөө нэг ярьдаг дугаардаг хിവэрэ байгаа. Тэгээд яг эмийн юм гаж нөлөө, эмийн хор хохирол хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг яг нэг юм гадаад дээр байдаг кино байт юм л да. Тэгээд яг тэр киног өөрөө ингээд ярьсан бичлэг оруулсан байлээ. За үүнээсээ гадна одоо мөнх хот руу яг ингээд нөө шүүхээс биш заяа. Яг ингээд шүүхийн албан ёсны пэйж ч юм уу эсвэл хаягаас биш. Гэхдээ нэг юм фейк аккаунт өөрлөөр ингээд холбогдсон гэдэг байгаа байхгүй юу. За тэрэн дээр нь болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэгч билүү нэг тийм хүн нэртэй заяа. Би гэхдээ санахгүй энэ дээр юуцаа оруулчихъя. Тэгэд яг тийм нэртэй одоо ямар ч зураг мөрөг байхгүй аккаунтаас ингээд өөрлөөр ингэж одоо ингээд шүүх газраас ингээд бичиж байгаа юм шиг тийм чат бол ингээд оцсон гэсэн. Тэгээд үүн дээр яг хуулийн талаас ингээд мэддэг хүн байх юм бол надад хэлээд зөвлөд өгөөч гэд бичлэг оруулсан байсан. Хамгийн сүүлд харин яг нэг өдрийн өмнө нэг бичлэг оруулсан байгаа байхгүй юу. За тэрэн дээр болохоор би ингээд дуурхай болт юм уу? Би өөр ингээд юм ингээд хэлхээ болт юм уу гэд бараг л уйлж байгаа нэг бичлэг оруулсан байлээ. За үүн дээр яг юу гэж ярьсан бэ гэхлээр мөнх хотын яг Монгол дахь одоо данснуудыг хаагаад битүүмжилчихсэн гинэ. Тэгээд мөнх хотын 2 хүүхэд нь Монголд байдаг. Тэгээд 2 хүүхдийн болохоор гадаад асрагч хардаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр асрагч нь ингээд яаралтай юм зардал мартлаа болохоор мөнх хотын хаан банкны дансаар ороод төлдөг гэсэн юм байна л да. Тэгээд яг тэр 3 таксинд явжсэн чинь дансыг нь битүүмжилчихсэн болохоор төлбөрөө хийж чадахгүй байдалд хүрээд тэгээд таксины жолооч нь баахан загнаад ингээд буух газраас нь ингээд шалгуур газар буулгаад явцсан ингээд уйлаад ярьж илээ. Дахиад юу ч яриха болдгийм билүү. Хүмүүс нэгнийгээ хорлолцлыг, нэгнийгээ хуурчлыг, залилжлыг, эрүүл мэндээр нь тоглолцлыг, нэгэн дээрээ эрүүл мэндийн хууль бус бүтээгдэхүүн авчраад туршилт хийжлэг гэд харсан ч хараагүй юм шиг эсвэл нүдэ ханаад чив чимээгүй ингээд эндээ мөрөө хөөгөө амьдрдгийм билүү. Өглөө бүр миний 2 өнчиг хүүхдийг маань 2 настай, 4 настай 2 жоохон хүүхдийг маань гудамжинд таксины жолооч 1 цаг гаруй асрагчтай загинжгаад тэг гэрээс нь өчнөө хол газар хаягдсан байхыг хөрхий. Би хүүхдүүдэд нааш нь татчих авах гээд угаасаа гадаад асрагчтай байлгадаг байхгүй юу. Тэгэд миний дансаар таксиныхаа төлбөр тооцоог хийдгийг. Ийш тийш явахаараа тэгсэн чинь өнөөдөр гинтхэн миний бүх дансыг битүүмжлээ хайц. Бүх дансыг маань хаац. Би Монгол улсад өөрөө бие дааж авсан ямар нэгэн зээл байхгүй. Хин нэгэн хүнд би нэгч төгрөгийн өргөө авлаггүй. Надад Монголд ямар ч тийм санхүүгийн асуудал байхгүй байхгүй юу? Тэгэхээр миний дансыг хэн хаалгасан гэвэл ганцхан дуурхуул хаалгасан. Тэр гадаадаас очиод 2 жоохон хүүхдийг асарж байгаа гадаад хүнд ямар юмны үгсэн ацны тайнал тал хил усны мэдлэг байх вэ? Тийм үстэй. Буцаж явах ч гэх таксины мөнгөд эднэр хүчрээ олохгүй тэр гудамжинд өчнөө зогссон байна. Одоо чиний үнэхээр багчаа ханжин дуурхөө. Тэгээд яг өөрийнх нь ярьж байгаагаар одоо бол ингээд яг шүүхийн хэмжлэх ч юм уу те одоо шүүхээс ингэж бичиг ирэх хэвээр бол ингээд гэрийнх нь хаягаар ирэх хэвээр штэ. Гэсэн чинь яг Монголын хаяг дээр нь ч гэсэн ингэж яг шүүхээс ямар нэг юм ирээгүй гэдэг байгаа байхгүй. Хэрвээ ирэх юм бол би ингээд өөрөө очиод ингээд бүх нотлох баримтаа авч очиод ярьчмаар байна. Гэтэл надад ирээгүй учраас би өөрөө төрүүлээд очих юм бол харин их хэрэгт унах гад байна гэж бол яриад илээ. Тэгээд яг дуурхуу болохоор ингээд хүүхдээр уулзъя, хүүхдэрээ ирээч гэж яриад байгаа шүү дээ. Гэсэн чинь мөнх хот болохоор надад яг ингэж албаасаа шүүхээс ирсэн малгай. Тэг үнэхээр тийм захим яам энтер байд юм бол яагаад над руу ингээд захимаар явуулахгүй байгаа юм бэ гэл те. Тэгэж ингээд дуураад яг иймэрхүү нөхцөл байдалтай бол ингээд байж илээ. Надад албан ёсны шүүхийн мэдээлэл чи ирэх юм бол би шүүхтэр чи очиод нотлоод үзүүлээ л да. Олон улсад худалдаалахыг хориглосон энэмен гих бүтээгдэхүүнийг хүүхдтэй болж чадахгүй байгаа хүмүүсийг хүүхдтэй болгодог. Эрэгтэйчүүдийн бэлгийн сулралыг эмчилдэг, эмэгтэйчүүдийн өндгөвчнөөс эхлээд бүх өвчнийг нь эмчилдэг, зөндгөрлийг мартуулдаг. Ингэж худлаа хэлж байгаа хүний үгэнд итгээд би Монголд очих юм уу? Хэрвээ үнэхээр дуурхуу шүүхэд намайг дуудуулсан юм бол, шүүгч намайг дуудах ёстой гэж захирамж гаргасан юм бол, тэгээд миний дансыг хаасан юм бол, та нар тэрийг надад цахим өгжлээ яамтай ухаантай бол цахимаараа явуулаач. За одоо хэдүүлээ хамгийн сүүлийн сэдвээ яриад бичлэгээ дуусгая. За хамгийн сүүлийн сэдв нь болохоор YouTube-оор түшигтэй холбоотой байгаа. За та хэд маань энэ талаар харсан бах, сонссон бах гэж бодож байна. За тэгээд сая сүүлийн амралтын өдрүүдээр буюу 9 сарын 19, 20, 21-нд Номын Баяр төв талбай дээр болж өндөрлсөн байгаа. За тэгээд тус өдөрлөг нь болохоор надад л нэг тийм
номын баяр гэхээс илүү бараг ютуберуудын баяр ч юм шиг бол харагдсан. Яагаад гэвэл одоо ютубер кино задлан буюу Баатара ютуб задлан гэдэг номороо оролцсон байлээ. За ютубер бүрий бас яг өөрийнхөө орчуулгын номуудаар оролцсон байлээ. Гиж өөгийн дорж балан бас номын баяр дээр явж исэн. Тэнгүүтээ хин хончин лавгаас хүүхдүүдэд ном ярьж өгч илээ. За тэр нь бол айгүй хөөрхөн харагдсан. Ийм тайз багахгүй юм том дэлгэцтэй. Тэгэл дотор нь ингээд такстай байх гэж бодож байна. Нүцэн хүүхдүүд ингээд ороод яг тэр хончин лавгагийн ярьж байгаа номыг үзээд бол сууж исэн. Бас түшиг мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ? Номороо бол оролцож илээ. Тэгээд миний харснаар ингээд түшгийн энэ дүр зураг болохоор бараг л номын баяр дээр байж байгаагүй дүр зураг харагдаж байгаа байхгүй юу? Урд нь би хизээч номын баяр дээр тэр урт очор ингээд байхыг хараагүй. Тэгээд яг энэ удаа хүүхдүүд ингээд лирээл түшигтэй уулзаад зураг авахуулаад гарын үсэг зуруулаад номоо бол худалдаж авч байгаа нь харагдчихсэн. Би ч гэсэн яг тэр номыг бол худалдаж авсан байгаа. За яг хоёр шалтгаантайгаар. За эхний шалтгаан болохоор би яг тийм одоо мэрэгчлээ хэрхэн зөв сонгох уу гэл яг мэрэгжил гэдэг юм сэдвтэй ойрхон байхыг хүсдэг гэх юм уу? Маш их сонирхдаг. Тийм болохоор яг номыг нь уушч үзье гэж бодсон байгаа. Хоёр дахь шалтгаан болохоор өөрөө бас YouTube хийгээд байгаа. Тийм болохоор ингээд нүг YouTube рүүтэйгээ бас уулзахыг яг үндэ хүсдэг. Тийм болохоор түшигтэй бас уулзахыг хүсээд бол очсон байгаа. Намайг очих үеэр байхгүй байж таарсан мөлий. Тэгэд би яг стори оруулсан байхгүй юу? Ингээд өөртөө хөрөнгө оруулаад ингээд ном худалдаж авлаа гэдэг. Булчинтай бата таарэ гэж утсан чинь байсангүй гэсэн чинь очиж ийн гэдэг айгүй хөөрхөн биччихсэн байсан. За тэгээд яалч нэг охиноо хүнд харуулад явсан болохоор ингээд удаан хүлээд чадахгүй тэгэл шууд яваад гисэн л дөө. Тэгсэн чи яг миний дараас золбоо ТV очсон юм бэлээ. Бас миний нэг хүсэл золбоо ТV-тэй бас уулзахыг ингээд хүсдэг заяа. Тэгээд юуцсан ингээд энэ хэдээс ингээд даанч ингээд зөрчихсөн. Окей. Би бол яг энэ номыг бол уншиж амжаагүй байгаа. Сүүлүүд яалч ингээд завгүй байгаа даа болохоор амжихгүй байгаа. За тэгсэн чинь яг энэ талаар нэлээд юм ховж бол ингээд гараад байгаа ч тийм таад маань ч гэсэн харсан байх. За үүн дээр яг яасан бэ гэх юм бол технологийн багш гэдэг нэг залуу Facebook дээр нэг юм богино рил байдлаар тэнгүүдээ YouTube сувг дээрээ 20 минутын юм урт бичлэг байдлаар яг энэ түшгийн гаргасан номыг ингээд шүүмжилсэн нэг бичлэг бол оруулсан байгаа. За тэр нь бол маш олон хүмүүст хүрсэн. За би ингээд айл бичлэгийг ингээд үзсэн байгаа. За яг энэ бичлэг дээр яг юу гардаг вэ гэхлээр ерөөсөө л түшгийг энэ номоо өөрөө бичээгүй ChatGPT-гээр бичүүлчихсэн. За тэгэхээр та хэд маань одоо энэ номыг ингээд 28-аар худалдаж авсны хооронд бараг аав ээжтэйгээ ингээд бараг л ингээд тэр мөнгөөр хоол авч ид энэ бол зүгээр л ChatGPT-гээр бичүүлсэн. Та нар зүгээр л яг энэ талаар ChatGPT-гээс ингээд хайгаад үзчихээ гэдэг утгатай бичлэг байгаа байхгүй. Тэгсэн чинь түшийг яг өөрийнхөө сувг дээрээ бас үүнийг нэг цаасан гэх юм уу өөрийгөө бичснээ ингэж баталсан бичлэг бас ингэж зөрүүлээд оруулсан байлээ. За тэгсэн чинь бас ингээд хамгийн инээдтэй заяа нөгөө залууч ингээд ChatGPT-гээс ингэж асуугаа ChatGPT гэл ингээд баахан яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь түшиг бас ингээд ChatGPT-гээс асууж байгаа байхгүй юу? Хүний бичсэн номыг шүүмжлэхдээ яг ямар байдлаар шүүмжлэх ёстой вэ гэдгээд ChatGPT-гээс асууж илээ заяа. Тэгэд энэ амар инээдтэй байгаа ч тий айл ингээл ChatGPT-гээс асуугаал ингээл явчихж байгаа байхгүй. Тэр нь бол ингээд миний хувьд ч гэсэн жаахан инээдтэй одоо юм хөгжилтэй гэх юм уу? За мэдгүй жаахан юм инээдтэй бол санагдсан. Окей. Тэгэл тэрэн дээрээ энэ бол яалтчгүй ингээд луур ингээд өөрийнхөө царайг ингээд гаргадаг гэд ингээд үзэгчтэй ингээд луурдж байгаа махтаа гэл нэг тиймэрхүү бичлэгийг бол хийсэн байлээ. За тэнгууд яг ChatGPT-гээс одоо тэр номных нь ингээд 3 хуудсыг өөр оруулж ингээд харсан гинэ. Яг 3 хуудсыг ингээд бичээд тэгээд энэ ингээд ChatGPT бичсэн үнэн үү гэд ингэж асуусан чинь тийм ээ энэ бол ингээд ChatGPT-ийн бичвэр байна гэж уртаас нь хариулсан гэж аахгүй. Тэгээд яг тэр ном дээрх ингээд 3 хуудсыг оруулахад 70-80% нь ChatGPT байна гэж хариулсан. Тэгэхээр бараг л ингээд 100% ChatGPT-гээр ингэж бичүүлсэн гэсэн үгээ байдлаар бол тэр бичлэг дээр бол ярьдаг байгаа. Бол үзэхдээ 70-80% AI generated байна гэж үзэж ингээ боддоо. Энэ бол зүгээр нэг 2-3 хуудас хэсэг л байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бүгдээрээ л 70-80 байна уу бараг 100% AI generated юм байна гэдгийг ChatGPT болон Grok ингэж хэлж байна. Тэгээд түшгийн бичлэг дээр юу гэж яригддаг вэ гэхлээр энэ номныхоо санааг хамгийн анх 2024 оны 9 сарын 5-нд буюу яг төрсө өдрөөрөө жилийн өмнө ингэж энэ санаагаа олж исэн гинэ. Тэгээд яг энэ санаагаа олоход болохоор одоо комедиан Идрод байдаг шүү дээ. Идраас ингэж нөлөөлсөн юм бэлээ. Идраа болохоор чи ингэж мэрэгжил сонголтын талаар юм гоё бичлэг хийгээч гэд хэлсэн чинь түшиг болохоор нэрээ тэгж болох юм биш гэж бодож ирсэн нөө. Бичлэгээс илүү баг ном болгосон илүү дээр юм байна гэж хараад ном болгосон гэж байхгүй. Тэгээд яг
бүх нооргоо бас яг тэр бичлэг дээр харуулдаг. Би хамгийн анхын санаагаа олцоод ингэж бичиж эхэлж ирсэн. Ингэсэн ингээд өөрөө тэгж бол ярьж илээ. Тэгээд би түшгийн яг тэр бичлэгийг ингээд үзэж байхдаа нооргуудаа ямар ингээд сайн хадгалсан юм бэ те. Энэ нас ингээд айгүй зүв байсан байх шүү гэж бол хараад байгаа. Яг л ингээд буцаагаад ингээд батлах, нотлох юмтай байгаад байгаа байхгүй юу. За тэгээд ChatGPT харин ашигласан уу гэвэл ашигласан гэсэн. За тэгээд яг түшгийн ярьж байгаагаар болохоор одоо ингээд сүүлийн үед ингээд Монгол улсад байгаагүй. Тийм болохоор ингээд монголоор зөв бичиж чадахгүйсэн. Ялангуяа сүүлийн үед Монголын ингээд дүрм өөрчлөгдчихсэн учраас ингээд үгийн алдаатай бичих гээд байсан болохоор яг ChatGPT руу оруулаад ингээд энийг ингээд алдаагүй болгоод өгөөч гэд тим командаар ингээд яг алдаагүй болгож исэн гинэ. За үүнээс гадна зарим сэдв дээрээ бас ингээд нөгөө жоохон баяжуулах гад те утга 100% ч гэсэн ингээд баяжуулах гад ChatGPT бол ашигласан гэсэн. Гэхдээ санаа нь бол яг өөрийнх нь санаа гэдгийг жаахгүй. Тэгээд яг номдоо болохоор яг 20-30% баг ChatGPT ашигласан гэж бол өөрөө ярьж илээ. Миний харснаар болохоор тэр технологийн багш ингээд зарим зүйлүүдийг арай жоохон сонин яриад байгаа юм шиг санагдсан байхгүй юу. За тэрний үе гэхэлэр энэ номынх нь ингээд доторх нь ингээд яг ChatGPT яваад байна. Яг ChatGPT-ийн загвар байна гэж мэгэл те. Тэгмүүд яг ChatGPT-ээр мэдээж ингээд үг бүсгийнхаа алдааг ингээд засуулсан бол яг л тийм л байна штэ тий. За тэнгуүдээ боолтыг маш их ашигласан гэж яриад байгаа байхгүй юу? Яалтчгүй ChatGPT-гээс юм асуугууд ингээд нэг юмнуудыг ингээд тодруулчихдээ штэ тий. Боолт ч юм бол өөрөө нөгөө үг бүсгийг тодруулдаг. Гэхдээ миний хувьд болохоор би угаасаа ингэж юм бичих туртай байсан. Би ингээд уртнаас маш олон жил өдрийн тэмдэглэл хөтөлж исэн ч гэдэм үү. Би боолтыг бүр үнэхээр их ашигладаг байхгүй юу? Ямар нэг юм ингээд хүмүүс анхаарлаа хандуулахын тулд ч юм уу тий нэг юм жижиг гарчигч байсан. Би ингээд боолтыг маш их ашигладаг. Тэгсэн чинь ингээд боолтыг ашигласан ChatGPT, боолтыг ашигласан ChatGPT гэдэг юм шиг надад бол харагдсан. Тэр багш ингээд одоо энэ түшгийг гаргасан зүйл чинь ном штэ тий. Тэгээд ах чи хитрхи ингээд эрдэм шинжилгээний ийм дипломын ажил шиг ингэж хүлээж аваад байгаа байхгүй юу. Тэн дээр юу гэдэг вэ гэхэлэр ингээд их сурвалжуудаа ерөөсөө ингээд дуртаагүй байлээ гэл тэгснэ ингээд хуулалт ингээд байгаа юм шүү. Одоо гадны одоо тэр гадаадын том тийм сургуулиудад ч ингээл яг дипломын ажил, эрдэм шинжилгээний ажил дээр энэ ингээд хэдэн хувинд хуулсан байна гэдэг шууд гаргаад ирдэг юм байдаг энэ төр гэж яриад байгаа байхгүй юу. Тэнгүүд эн чин тийм эрдэм шинжилгээний ч юм уу дипломын ажил биш шүү дээ. Эн чин бол зүгээр ингээд ном шүү дээ тий. Тэнгүүд яг тэгэж яриад байгаа жоохон сонир санагдсан. Тэгээд хүмүүс яг юу гэж хүлээж авч ийн вэ гэхлээр ингээд түшгийн талд орж байгаа хүмүүс ч байна. Нөгөө залуугийн талд орж байгаа хүмүүс ч байна. Үнэхээр AI-аар ингээд бичүүлээд ингэсэн бол ингээд түшиг ингээд яг clever хийсэн юм шүү гэж харж байгаа хүмүүс байна. Нөгөө талд болохоор ингээд AI ашигласан ч гэсэн ингээд яг хэрэгтэй хүндээ хэрэгтэй мэдээлэл өгч чадчихвэл ингээд ямар ч асуудалгүй штэ гэж харж байгаа хүмүүс байна. Тэгээд түшгийн ярьж байгаагаар болохоор одоо ингээд хүний нэр төр талдлаа, гүтгэлээ гэдэг байдлаар хуулийн байгууллагуудад ингээд хандаж болох юм байна л да. Гэхдээ өөрөө тийхгүй гэд ярьж илээ. Тэгээд өөрийнхнээс ингээд дургуг хүргэсэн зүйл нь болохоор ингээд номын ярьжангууд ингээд шийдсэнд нь ингээд таалагдаагүй гэж бол ярьж илээ. Яалтчгүй тэр бичлэг дээр ингээд юм ярьж байгаагүй номын ингээд энэ үгээс хэрэггүй гэдэг ингээд шийдчихдэг заяа. Хараал. Хог AI-аар бичиж хог гэд бүр миний номыг шийдэж байгаа. Намайг тэнэг мангараар дуудаж байгаа. За тэгээд энэ бол ерөөсөө миний бодлоор хог байна. Харж байгаа бас амар бас нэг бодлын гомдоор байгаа байхгүй. Тэр нас ингээд бодохоор жоохон муухайгаад яс зүггүй юм шиг те. Тэгээд ерөнхийдөө бол ингээд хүмүүсийн ярьж байгаа нь болохоор түшигт ингээд атаарах чинь гэж хүмүүсээс ярьж гин. Тэгэнгүүтээ бас ингээд нэг өөрөө одоо ингээд алтартай болохын тулд гэх юм уу өөрөө бусдад танигдахын тулд ингэж түшиг рүү дайраад байна гэж бас хүмүүс ирээд илээ. Яагаад гэвэл энэ хүн ингээл баг ингээд YouTube дээр бичлэг оруулдаг байсан хүн байгаа хгүй юу. Гэтэ нэг их хандлт авч байгаагүй. Тэг яалтчгүй энэ бичлэг дээрээ түшгийн талаар ингээд яриад эхэлсэн чинь маш олон хүмүүсийн бол хандлтыг бол авсан байгаа. Тэгэл түшиг үүнийг нас ингээд маш амархан аргаар ингээд хандлт аваад ингэж гарч ирж болно. Гэтэл ерөн жоохон нэр хүндгүй штэ гэд ярьж илээ. Би бас яг иймэрхүү одоо яг энэ хүнийг гэж хэлээгүй шүү зэ. Ер нь иймэрхүү жишээгээр ч юм уу гарч ирсэн хүмүүсийг бас яг тэгж боддог. Одоо ингээд хүмүүст хэдий танигдсан ч гэсэн муу нэрээр ингээд гараад ирчихээр яг хүмүүс яг тэргээр нь ингээд хараад идэг байхгүй тий. Өө эн чинь ингээд угаасаа тийм штэ. Эн чинь угаасаа тэгдэг штэ гэл. Тэгээд ингээд яг хүмүүст ингээд танигдах хамгийн анхны одоо тэр оюут толгоонд ингээд суух юм ингээд сүргээр гарч ирэхээр яг хүмүүс тэр байдлаар л хараад идэг юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо нүуний нэр хуурахаар яс хуур гэдэг үг чинь ингээд зүгээр ч нэг ингээд хэлсүүг бас биш байгаа байхгүй юу. Яг ChatGPT ингээд угаасаа бид нар бүгдээрээ л ер нь ашиглаж байгаа шүү дээ. Бүгдээрээ ер нь бол ингээд фильтр ашиглаж гин, бүгдээрээ AI ашиглаж гин, бүгдээрээ ChatGPT-гээс юм асууж чинь гэдэг юм уу. Ер нь ингээд өдөр тутмын амьдрал ингээд ChatGPT-г ашиглаад бэжж бас ном дээр ингээд одоо яг мэдгүй л юм л да. Ном дээр ингээд бас баг зэрэг ингээд ашиглаж болох юм уу, болохгүй юм уу. Гэтэ миний бодлоор бол болох л ах гэж
бодоод байна. Тэгээд та хэд маань үүн дээрээс юу гэж бодож байгаа вэ гэдгээ комент хэсэгт бичээрэй. Яг нэг зүйл яг ярихаа мартах чинь. Тэгээд энэ технологийн багш залуу ингээл бичлэг хийгээл маш олон хүмүүст хүрсэн чинь одоо түвшгийн үзэгч ч юм уу те ингээд маш олон хүүхдүүд доор нь сэтгэлээ бичиж байгаа байхгүй юу. За тэрэн дээр ингээл чамаг ста алнаа малнаа гээл те тэгэл 9 шидийн хараалын үг мүг бүр ингээд айгүй муухай комментууд байлээ. За тэгээ манайхаа одоо хэрвээ яг би нэг тэгж бодохгүй л юм л да. Нэгдүгürt намайг нэг амар бүр тэм жоох хүүхдүүд үздэггүй байх гэж бодож чинь бас миний үзэгчдээс нэг тэ сайн мэдгүй л юм л да. Гэтэ ер нь хэрвээ байвал одоо ингээд дүүнраа битээ тийм муухай хараал үг хэлээрээ хүнийг тэгж доромжлох тэрэн шиг муухай юм байдгүй шүү. Тэгээд бүр ингээд 9 шид ингээд хараал үг хэлэл бараг л ингээд алнаа талнаа гэж хүртэл бичдэг байгаа байхгүй юу. Тэгээ ялангуяа энэ сүүлийн үеийн хүүхдүүд бүр айгүй хараал үг хэлдэг болсон мөлий. Би бас ингээд янз бүрийн групп төр ингээд байгаад хүүхдүүд яг юу ярьж чинь гэдгийг бас ингээд жоохон харах туртай байхгүй юу. Тэнгүүд тэгэл би нэг ястаа 9 шидээр ингээд дууддаг зэ. 9 шидээр хэлдэг. Нас боловлмаар байгаа байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй эцэг эхчүүдийн оролцоо маш чухал байна. Тэгээд яг хүүхдүүдээ яг яаж нээж нас ингэж харж одоо жоохон хяналт бас тавих хэрэгтэй болов уу гэж бас хараад байгаа. За тэгээд бас яг тэр тийм одоо хараалын муухай үг хэлдэг хэрвээ дүүнер байх юм бол тэр өрөөсөө гоё харагддаггүй шүү. Бүр үнэхээр муухай харагддаг. Тэгвэл яг хүүхдүүд ингээд тэрийг амар кул гэж боддог юм шиг байна. Би одоо энийг ингээд хэлсэн би айгүй кул гэж боддог юм шиг санагдаад байгаа. За тэгээд манайхаа өнөөдрийн бичлэгээ энэ хүргээд дуусгая. Та нарт маань таалагдсан бол лайк дараарай. За бас subscribe дараарай. За тэгээд одоо болохоор яг энэ гоё хулангаараа нүрээ цэвэрлээд унтнаа. Охин маань унтчихсан, би бичлэг хийгээд ингээд дуусч гин. За тэгээд би бас нэрээ гоё влог интерес хийх дуртай. Тэгээд тусдаа сууг нээчээ гэж бодоод байна. Ягаад гэвэл энэ сууг дээр ингээд амар ховж юу ярьж ирсэн. Гинт ингээд амар влог интер гэхээр жоохон сонир санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ялангуяа сүүл ийм гэр бүлийн влог интерес хийж эхлэхэд байгаа. Тэгэхээр тусдаа сууг нээгээд монтажлж та барыг нээчих байх гэж бодож байна. Тийм болохоор энэ талтаа ингээд суугийнхаа нэрийг оруулчихъя. Таад маань орж бас subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.